Сайн бацгаана уу, энэ 7 өдрийн үзмээгийн тайм эхэллээ. Үндсэн хуулийн цэцгийн даргын дуудлага үргэлжилсээр байна. Энд чоны цагдаагийн газрын зүгээс одоо 2-аас мэдүүлэг авч тус улсаас гарах эрхийг 10 хоногор хасч үргэлжлүүлэн байцаахаар болжээ. Одоо эрхний мэдүүлгээр би арх уусан байсан болохоор сайн санахгүй байна хэмээн мэдүүлжээ. Sexual violence. How do you feel about this situation? The diplomatic problem. Did you threat the other Mongolian flight crew? Do you mean the sexual violence? How do you feel about this situation? Do you have any comment? Одоо хоёрын дуйлаантай зэрэгцээд Монгол эмэгтэйд Солонгосын 50 настай өвгөн бэлгийн дарамт үзүүлсэн хэмээх мэдээг засгийн газрын телевизийн зүгээс мэдээлэлээд байна. Надаг дөргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэртэй бүгд найрамдах Солонгос улсын иргэн орчуулагчаар ажиллаж байсан Монгол эмэгтэйг хүчинтэхийг завдсан байна. Манай улсад ээлж байсан гадаад улсын иргэн согтуурсан үедээ 27 настай эмэгтэй хувцсыг тайлж хүч хэрэглэхийг завдсан энэ хэргийг мөрдөн байцаа халб шалгаж байгаа талаар цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Монгол улсаас зарим улсад суухаа онц бөгөөд бүр ирэхэд чинь Монгол улсад цахим мөнгө угаах үйл ажиллагаа явуулсан гэдэг буй 800 орчим хятад иргэдийг Монгол улсаас албатан гаргажээ. Ичтэй юу ч. За тэг 6 телевизийн сурвалжлах баг яг одоо вагон типогоос мэдээллийг дамжуулж байна. За энд одоо клик фарм буюу одоо хандлтын ферм ажиллуулж үйж болцошгүй гэсэн 800 иргэнийг бол 10 дугаар сарын 29-ний шөнө саатуулан шалгаж ажилласан. За үүнтэй холбоотойгоор эдгээр одоо 800 иргэнийг зохион байгуулж ажилласан 14 хятад иргэн болон 2 монгол иргэнийг бол саатуулан шалгаж байгаа. За харин эдгээр 800 иргэнийг бол өнөөдөр цагдаагийн байгууллага болон гадаад иргэн хариатын газраас бол шууд албатан гаргаж байгаа. За энэхүү үйл ажиллагаагаар болохоор за Монгол улсаас 20 вагоныг бол гаргаж өнөөдөр одоо яг албатан гаргахаар болж байгаа. За 20 вагон маань бол шууд замун үндийн бонтоор Ирээн хот руу бол очих. За эргээд эдгээр иргэдийг бол Хятад улсын хууль цахилгаан одоо хуулийн байгууллагаас бол үргэлжлүүлэн шалгаж ажиллах юм байна. Олон дуйлаан дундуур манай улс их хурал сонгуулийн хуулиндаа дахин өөрчлөлт оруулахаар зэхэж байна. 2016 оны сонгуулийн өмнө буюу 2015 онд мөн сонгуулийн хуулиндаа өөрчлөлт оруулж байсан билээ. За сонгуулийн тогтолцооны тухай дээр бол би сая хэлсэн. Ер нь холимог бай гэдэг дээр бол тохирч байгаа. За тэгэхээр мэдээж холимог байна гэдэг нь пропорционал гэдэг нь зөвхөн намын листийн ард хэн нэгэн хүн хамаагүй ороод одоо төвшөөд идэг гэдэг олон нийтийн шүүмжлэл үндэслэлтэй учраас тэр листэнд байгаа хүмүүс бас ирэмблэгддэг ард түмнээс санал авдаг байх. Тэр хувийн тухай бол бас ярьж байгаа. Гэхдээ яг ямар хувилбараар томьёолж оруулах уу гэдгээ бүлэг бүлэг дээр ярилцаад эргэж бол одоо хуралдана гэсэн юм байр суурьтай байгаа. 11-р хороолд нэгэн орон сууцны тагтанд гал гарсны улмаас хэд хэдэн айлын тагт амжин гал гарчээ. Азар хүний амнаас эрсдэг байна. Шатаж буй гэрээс 4 хүүхдийн амийг аварсан залуу сошиал орчинд олон хайрыг татаад байна. Зэрэг цэгийн миний зүгээс түүнтэй хийсэн ярилцлагыг үздэцгээе. Тэгээд тэр 5-аас 6-ны шил жишээ 4 цагийн үед би тэр шин таксинд явж байгаад юу яасан. 32-ын тойрог автобусны хөлдөр нэг хүн гар орохоор аваад
Тэр хайлаас руу жингэлтэй рүү хайлаас руу эргээд гудмаар ороод юу яасан бэхгүй. Нөгөө хүн айл гэрийнх нь гадаа буулгаж исэн. Тэгээ яг буулгаж байх орчимд гадаа амиа авраарай гэдэг нэг олон хөөхтүүд орилоод тэгээ буугаад тарсан чи яг энэ ортлын хашаанд Монгол гэрийн тооноор галаа болцчихсэн. Тэгэл нөгөө үйлчлүүлэгчтэйг хоёулаа гүгээд орсон. Гүгээд орсон чинь 4-өөс 13 насны 4 хүүхэд том хүн байхгүй. Тэгээ айлсан. Тэгээд яг гүгээд ороход өмнөөс юу хамгийн том их чинь хамгийн бага хүүхдээ тэрвэрэд яг үүдэн дээр гараад ирчихсэн. Тэгэл зөрөөд орсон дондлын 2 хүүхэд нь ориллоод чарлаад авраарай гэдээ уйлаад сандарсан байдалтай байжсэн. Тэгээд гэр бас нэлээд отоотой байсан. Тэгэл 2 хонжил аваад нөгөө хүүхдүүдийг чинь хулдаал гаргасан. Тэгэл тэр гэрээ хойтол нэлгүүдээ ингээл тооны хүртэр галаа уулцсан байсан. Рэпер Дондёрын цомгийн нэлэн дээр Мандебо Волфизмнаар урагдаж өөрсдийн дуугаа дуулсан байна. Харин Волфизмын зүгээс Мандебог дис хийсэн дуугаа дуулсан нь олонний анхаарлыг татаад байна. Энэ талаар Дондёр хэлэхдээ энэ чинь рэп шүү дээ. Өөрсдийнх нь л үзэл бодол хэмээн бичжээ. Манайхан та нар нэг хэн төргөөр амар олон кино үзмээр байна уу? Мань сүүлийн хэдэн хоног Look TV-гээс нэг төргөөр баахан кино үзээд байгаа. Цаадвал чи HBO олон ангит кинонуудыг Холливуд, Аз, Монгол кинонуудыг нэг хэн төргөөр гаргаж байгаа юм байлаа шоо. За тэгээд нэг төргөөр 8000 кино үзээд байгаараа 28-нд урамшуулалт дуусах болохоор эртхэн амжуулаарай. Нэрэтийн урамшууллын хугацаа дууссаны дараа багцаа цуцлахгүй тохиолдолд үндсэн үнэн дээр бодогдож нэмэгдэх юм байлаа шөө. Ганагийн бизнес таа. Телевизийн сүг, кино, олон ангид киногоо яагаад заавал гэртээ үзэх ёстой гэж? Та Look TV-ээс Аз, Монгол, Холливуд, HBO багцуудыг нэг төгрөгөөр идэвхжүүлж 8000 кино сангаас хизээч хаанч хүссэн газраа өөрийн дуртай кинонуудаа нэг сарын турш үзэх боломжтой боллоо. Нэг төгрөгөөр 8000 кино Look TV. Дараа 7 хоногийн цаг агарын хувьд хүйтний эрч чангарч дараа 7 хоногт өдрийн дундаж температур ер нь хас 9 градустай байгаа юм байна. Болч чи дуугаж гисэн юм үргэлжлэх. Энэ 7 хоногийн үзмээгийн томыг өндөрлөж байна. Дараа 7 хоногт уулзлаа. Түр баяртай баярлаа. Яа хөлтлөө. Зорилдог гэсэн юу хөлтлөө? Юу яасан гэдэг. Опси яаж байгаа штэ. Факт юу? Тэгээд яриндаас орж. Санд чирэг зүү. За. Чирэг өөрөө аваар.